За цаашдаа бот дараагийн мэдээ бол DV2020 DV2021 болсон хүмүүс зориулсан мэдээ байна. За бид бүхний мэдэж байгаачлан цар тахлын үед буюу DV2020 DV2021 хоцсон улмаар цаашлын виз авах хэрэг үүссэн хүмүүсийн визийг олоогүй ийм асуудал гарч ирсэн. За ингээд маш олон мянгаар тоологдох хохирогч гарсан учраас Заргийн улсын засгийн газрыг шүүхэд өгсөн. Улмаар шүүхээс DV 2020 хожиж визийн тов гарсан байсан бүх хожигч нарт. За DV 2021 хоцсон тодорхой нэр заасан хожигч нарт визийг нөхөн олгох ийм шийдвэрийг гаргаад байсан юм а. За хаансалтай эдгээр DV 2020 болон DV 2021 хоцсон хүмүүс ашигтай гарсан энэхүү шүүхийн шийдвэрийг цагаан ордон давж залцсан. Тиймээс шүүхийн шийдвэр хэрэгжих боломжгүй болж эдгээр DV 2021 хоцсон хүмүүсийн хувьд давж залах шатны шүүхийн шийдвэрийг хүлээсээр өнөөх хүрсэн юм а. За хаансалтай удаан хүлээсний эцэст 6 сарын 25-нд давж залах шатны шүүхээс хууль зүйн яамны нэхэмжлийг үндэслэлтэй гэж үзэж улмаар Новангарт хоцсон хүмүүст визийг нөхөн олгох доош шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй тооцлоо. За ингэснээр DV 2020 болон DV 2021 хоцсон. За тухайн үед цар тахлын улмаас виза авах боломжгүй болсон боловч шүүхийн шийдвэрийн дагуу виза нөхөн авах боломж бүрдээд байсан олон мянган хүмүүс энэхүү цаашлын виза авах боломжгүй болж 2 дахь талаар болсон тухай тааг мэдээ байна.